За маш олон хүмүүс үзлэгийн цаг яаж авдаг юм бэ? Үзлэгт орвол ямар мэдээлэлүүд гардаг юм бэ гэж ер нь л асуугаад л байдгийг. Тэгээ энэ удаа би та нартай нэгдсэн журмаар тайлбарлаж өгье гэж бодлоо. За манай номтоп болгоос миний би өөрөө тухайн хүнээс үзлэг буюу 3 зүйлээс нь мэдээлэл аваад боловсруулаад тэр мэдээллийг нь танд буцаагаад тайлбарлаж задлж өгдөг юм аа. За хамгийн эхлээд би танаас энергийн балансын хэмжээт нь ямар байна вэ гэдэг аура энергийн хэмжээг авнаа. Үүнээс таны үндсэн 7 хүрдний идэвхжiltэн хэр сул байгаа юм, хэр идэвхтэй байгаа юм, 7 хүрднээс хэдэн хүрдтэй блок буюу нэлээд доод түвшинд очсон байгаа юм, хэдэн хүрдүүд нь идэвхтэй байгаа юм, энерги урсгал тань зөв байна уу, буруу байна уу, таны дотоод энергийн өнгө өөрчлөгдөж, өнөр өөрчлөгдөж, хэлбэр өөрчлөгдөж, гаднаас орж ирсэн энергийн нөлөөлөл байна уу, удмын асуудал байна уу гэх мэтчлэн яг танаас өөрөөсөө ялгарч байгаа энергийн төвшөнд байгаа мэдээллүүдийг тайлбарлаж задлж өгдөг. За мөн таны энерги нэлээд асуудалтай байгаа бол тэр энергит тань буюу төвшөнд тань таарсан арга заслуудыг тайлбарлаж өгдөг. Тэгэхгүй бол хүмүүс энерги муу байгаа юм байна, энийг л хий, энийг л зас гэл тиймэрхүү зөвлөгөө давцсан явж байдаг. Энэ бол хүний энергийн төвшөнд нь шалтгаалаад тухайн хүний онцлогт нь хамаарсан зүйлүүдийг хийвэл илүү үр дүнтэй байдаг. Зарим хүнд яг таарж байгаа заслууд зарим хүнд таарахгүй байх тохиолдлууд гардаг. Яагаад вэ гэвэл зарим хүмүүс чинь галын энергитэй, зарим хүн чинь усны цэцэл илүү тохирдог те. Зарим нь сарны хүн, нарны хүн гэдэг өөрийн зөөр энергийн мэдээллүүдээс янз бүрийн юм хуваагдлууд буюу өөрчлөлтүүд, ялгаанууд гарч ирдэг юм аа. За ингээд энергитэй тайлбарлаж өгсөний дараа бичгийн хэвээр ордог. Хүний бичгийн хэв гэдэг бол тэр чигтээ сэтгэл зүй байдаг. Заримдаа хүн өөрөө ч мэдэхгүй зүйлүүдийг бичгийн хэвээсээ уншиж тайлбарлаад ойлгох тохиолдлууд маш их гардаг. Бичгийн хэвнээс бол таны дотоод ямар сэтгэлийн шархууд байна, түүнийгээ хэрхэн яаж идгээж байна, мөнгөний урсгалтай саадууд байна уу, ажил амьдралтай энэ жил буюу ойрын хугацаанд идэвхтэй байна уу те. За мөн таны хайрын энергийн савтай нь хэр байгаа, өөрийн дотоод сүнстэй нь хэр мэдрэмжтэй явж байгаа, юун дээр анхаарч байгаа гэх мэтчлэн ер нь л тантай холбоотой сэтгэл зүй, майндтай холбоотой асуудлуудыг бүгдийг тайлбарлаад өгдөг. За түүний дараа бичгийн хэв буюу амьдралын код гэж байгаа. Амьдралын кодноос бол таны төрсөн он сар нэр овгноос гарсан мэдээллүүдээс за энэ хүнд өөрийнхөө сүнсний чадвар юу юм бэ? Тухайн сүнсний зорилго буюу ямар юм хийхээр баярлдیں, ямар юм хийхээр гацдیں, ямар юм хийхээр дургүй байдیں, яг юун дээр анхаарах хэрэгтэй байдгийг ингээд тоо болон овг нэрүүдээс чинь гарч ирсэн тоонуудын тайллуудыг тань тайлбарлаж өгдөг. За энэ бүх мэдээллүүдийг яагаад ингээд гурван талаас нь үздэг юм бэ гэхээр ер нь хүн зөвхөн аврагаа үзүүлэл болчоор бас зарим нэг зүйлүүд нээгддэг. Бичгийн хэв ганцхан үзэл болчоор бас зарим зүйлүүд нээгддэг учраас хүнээс өөрөөс нь ялгарч байгаа энергийн амьдралын код буюу амьдралд нь насан турштай байх мэдээллийг нь бичгийн хэв буюу өөрөө мэдгүй гомдсон, шархалцсан, хаацсан зүйлүүдээ хэрхэн яаж хаахаа мэдгүй нуугдмал сэтгэл дотор байгаа хаалтуудыг нь тайлбарлаж өгд юм аа. За ингээд би энэ өөрийнхөө ур чадвараар хүний төвшинг тодорхойлж өгдөг. Та яг тийм энергийн төвшөнд явж байгаа юм байна. Энэ төвшөнд чинь ийм арга засал нөлөөлдөг юм аа те. Ийм үйлдэлүүдийг хийх ёстой байдаг юм аа. Ийм майнд ухамсараа өөрчлөхгүй бол таны ирээдүйд саадууд гарч ирэх амьдралын тойрог буюу амьдралд үзэх сорилтууд тань их байх нэ гэх мэтчлэн шинжлэх ухаанч байдлыг сүнслэг мэдлэг буюу өөрөөсөө нь гарч ирж байгаа мэдээллүүдийг сайхан тайлбарлаж уншиж өгдөг гэсэн үг ээ. Энд нэг тийм айхтричдийн зүйл байхгүй. Дэлхийн хэлийг уншиж чаддаг маш олон хүмүүс байгаа. Энэ аура, энерги буюу хүнээс гарч ирж байгаа мэдээллүүдийг дүрс юу ч гэсэн болно те. Хүнээс гарч ирж байгаа мэдээллүүдийг уншиж тайлбарлаж өгнө гэдэг бол ер нь хүн дэлхийн хэлийг, дэлхийн мэдрэмжийг ойлгоод тэр мэдрэмжинд нь тааруулаад тэр тухайн хүнд юу нөлөөлөд байна вэ гэдгийг л тайлбарлаж өгч байгаа гэсэн үг ээ. Би өөрөө хувьдаа бодохдоо ер нь хүн орж ирээд нэг удаа өөрийнхөө энергийн төвшинг сонсоод амьдралын кодны давуу талыг сонсоод за мөн бичгийн хэв дотор байгаа цэвэрлэх, янзлах сэтгэл зүгээ нэг нээлгээд ингээд сонсно гэдэг бол маш чухал зүйл гэж би боддог. Тийм ч учраас орж ирсэн бүх хүмүүсийг та voice-ийг хадгалаад аваа. Тэгэхгүй бол хүн мартчихдаг тий. Энийгээ дахин сонсоод байвал ямар ч энерги унсан үедээ тэрийгээ дахиж сонсоод бараг дахиад өөртөө ажилласан ч болохоор мэдээллүүдийг бол өгдөг гэж би үздэг. За хүмүүс ямар хэрэг давтамжтай үзүүлэх вэ гэж асуудаг юм а. Би бол ингээл нэг хүнийг амар ойрхон давтамжтай үзээд тах тийм дуртай биш ээ. Яагаад гэвэл хүн бодолтгүйгээ ойлгоод нэг удаа ер нь ямархуу байгаагаа ойлгож байгаа юм бол яг тэр зүйлүүдэд дахиад унгаахгүй өөрийгөө засаад яваад байвал дахиж заавал үзүүлээд авах шаардлага гардаггүй. Гэхдээ над дээр олон жил үзүүлсэн сурцсан хүмүүс маань бол жилийнхаа эхэнд нэг үзүүлээд жилийн төгсгөлд нэг үзүүлээд ингээд эсвэл
жилийн эхэнд нэг үзүүлээд 6 сард ч юм уу жилийн дундуур нэг үзүүлээд засах залруулах юм байвал засаж залруулад ингээд яваад ингээд сурцсан байдгаа. Тэгэхээр би бас тэрийг би бол ингэж үзүүлэхэд зааж өгч байгаагүй. Зүгээр л тэр хүмүүс өөрсдөө ирж ингэж үзүүлсээр ягаад тийм одоо тайвтай болцсон. Гэхдээ одоо ингээд олон жилийн дараа ингээд харахаар энэ агай зөв юм байна да гэж ингэж бодоод идэв. Юу гэхээр жилийн эхэнд үзүүлчихээр одоо асуудал байна уу, засал байна уу гэдгийг ойлгож аваад тэрэн дээр нэг одоо анхаарал хандуулад те өөрчлөлөөр шинжилээд 6 сар ч юм уу 7 сарын үед нэг хагас жилийн дараа дахиад үзүүлээд тэр нь доошлж уу дээшлж үү эсвэл одоо ямар нэг айц одоо санаа зовцвол байхгүй нэ гэдгийг мэдээд дараагийнхаа одоо жилийнхаа төгсгөл рүү оруулах зүгээр байгаад байдаг. Гэхдээ ер нь ингээ хүн нэг сэтгэл санаагаараа унаал те заавал үзүүлэх нэг шаардлагагүй бол дахин ирээл үзүүлээд авах нэг шаардлагагүй байдаг. Яг үнэхээр асуудалтай те энергийн блок буюу энерги хүрдүүдийн идэвхжил маш ихтэй, гадны энергийн нөлөөллүүд маш их орж ирсэн тийм энергийн цохилдлого ихтэй хүмүүст бол би ингээд ийм үйлдэлүүдийг та заавал хийгээрээ зөвлөд явуулдаг. Тэр үйлдэлүүдээ хийцэн тохиолдолд нэг 3 сарын дараа буюу нэг удирлын дараа ирж үзүүлэх үед тэр одоо засал хийсэн үр дүнгуудынх нь энергийн доктортой энерги илүү цугларсан байдаг гэж үздэг учраас би тийм ойрын хугацаанд дахиж үзүүл шалгуулах шаардлагатай хүмүүстэй бол багадаа 3 сарын дараа дурттай 3 сарын дараа ирээрэй гэж ингэж зөвлөдөг юм аа. За тэгээд ер нь одоо ингээд үзүүлж байгаа хүмүүсээс ямар одоо үр нөлөө гардаг вэ гэхээр өөрийнхөө юунаас болоод гацаад байгаагаа ойлгодог, энергийн төвшнгөө мэдхээр ямар арга хэмжээ авахаа ойлгодог, энэ жил юун дээр илүү төвлөрөх ёстой гэдгийг ойлгодог, шийдвэрүүдийг гаргаж сурдаг, тухайн гаргасан шийдвэрүүд дээр ямар асуудлууд байгаа вэ, өөрийгөө хөгжүүлэхдээ сүнстэйгээ ажиллахдаа ямар үйлдэлүүдийг хийвэл надын энерги урсгал буюу майндсетхүү үндсэн 7 хүрдмэн одоо юун дээр идэвхтэй байгаа юм байгаа вэ гэдгийг ингээд ойлгоод авчдаг учраас надад бол бас их зүгээр санагддаг. Гэтэ хүмүүс ингээл айгүйх үзүүлэх дуртай байн үзүүлэх гэл ингээд байдаг. Тэр бол одоо нэг тийм шаардлагагүй. Нэг удаа хүн ойлгоод сонссон зүйлээ дахин өөртөө засаад ингээд майнд хүчтэй, үзэл бодол хүчтэй, өөрийнхөө энергийг засдаг, хамгаалдаг аргуудтай болсон тэрийгээ дахин ашиглаад байхад ч гэсэн хүний энерги бол дандаа дүүрэн ирч хүчтэй ад жаргалтай байх боломжтой байдаг. Гэтэ хүмүүс сэтгэлээр унаад эсвэл буруу шийдвэр, буруу сонголт хийснээс болоод ямар нэг амьдралд нь өөрчлөлтүүд гараад ирэхээр нэгэн буруутч шүү гэдэг ингээд зүн совин төрөөтэй жоохон сэжиг төрөөд ирэхээр ингээд үзүүлэх тохиолдол их гардаг юм аа. За ингээд нэг хүнд бол цаг болдог, нэг цагийн хугацаанд ингээд яг би ярьж тайлбарсаар аваад бараг цаг болчдөг. Тийм учраас бичиж voice гэдэг ийм шаардлагыг тавьдаг. За тэгээд нэг хүний үзлэг бол 110 мянган төгрөг байдаг. Би бол энэ мөнгнөөс давсан амьдралдаа маш гой одоо мэдээллүүдийг авж байгаа гэж би ингэж бол үздэг. Тэрнээс биш одоо тийм үнэтэй төлбөр ч юм уу тийм харин ч бүр одоо үйлчлэгээнээсээ бага одоо төлбөр авдаг гэж би хувьдаа боддгоо. Гэхдээ ер нь бол хүмүүст ингээд хэрэгтэй мэдээлэл нөгөө тэр хүн үйлдэл хийгээд амьдрал нь өөрчлөгдөж юм бол ёстой одоо энэ зөвлөгөөг бол тэ мөнгөөр хэмжихгүй байдаг. Амьдралдаа үйлдэл хийхгүй нэг сонсоол сонирхол өнгөрж байгаа бол зүгээр сонсоод өнгөрөх байсан бол баг ирээд үзүүлэх хэрэггүй дээ гэж би үздэг. Заавал үйлдэл хий, өөрчлөе. Яах вэ ийх үү гэд явж байгаа хүмүүст бол маш сайхан хамтдаа зөвлөгөө болдог гэж үздэг. За ингээд та нар маань ингээд энэ талаар ойлголттой болсон байхаа гэж бодож байна. Хэрвээ яаж үслэг авд юм бол, ямар учиртай байд юм бол, ямар мэдээлэл гарч ирдэм болоо гэж бодоод сонирхоод байгаа бүх хүмүүс нь энэ бичлэгийг үзээд ингээд ойлголт авч агаад чат бичээд цагаа тохироод үзлэхийнхаа цагийг ингээд тогтоод авч байгаарэ. Ингээд та нартаа амжилт хүсье.